Дахиад хоёр нь яасан бэ? А где девочки? Ножи уберите. Ранее утро 5 дугаар сарын 9-ний өглөө баярын трамвай хөдлөхөд яг 20 минут үлдлээ. Вагжановын нэрэмжит соёлын ордны уран бүтээлчид болон трамвайн удирдлагын газрын ажилтнууд депогоос гарахын өмнө сүүлийн давталтаа хийж байна. Тэдний тоглолт ялалтын өдрийг тэмдэглэх арга хэмжээнүүдийн эхнийх нь юм а. Бид энэ жил бүгд найрамдах улсынхаа нийслэлийн иргэдэд зориулан ийм бэлэг барьлаа. Мэдээж хэрэг бид зөвлөлтийн армийн талд ирэхэд нөлөөсөн баримтууд болон фронтын цэргүүдийн сэтгэлийг үргэсэн дугаар баярлуулна. Энэ трамвай бол зүгээр нэг нийтийн тээврийн хэрэгсэл биш. Өвгдээцийн маань баатарлаг үлсийг хүндэтгэх бэлэг тэмдэг юм а. Энд 1945 оны 7 дугаар сарын 21-ний уур амьсгалыг дахин сэргээжээ. Яг тэр өдөр их танд ялсан цэргүүдийн анхны галт тэрэг Белорусын вокзалд ирсэн байлаа. Бид яланд хэлсэн ялалтыг харуулахыг хүссэн. 1945 оны ялалт яг ямар байсан тэр мэдрэмжийг өгмөр байлаа. Бид тусгаалan чимэглэж, гагнаж, засварлсан, аль болох гоё болгож, нийслэлийн маань иргэд зочдод баяр хүсэл өгөхийг хичээсэн юм а. Наших гостей столицы нашей. Зохион байгуулагчид их оронч дуу бүжгээр баяжуулсан содон хөтөлбөр бэлтгэжээ. Ийм өвөрмөц тоглолт хотын иргэдийг гайхшруулж баярлуулсан бөгөөд үзэгчид гар утсаа гарган уран бүтээлчдийн тоглолтыг баяртайгаар бичиж байлаа. Хүүхдүүд юу мэдрэв? Баяр баясгалан аз жаргалыг. Хамгийн их юу таалагдав? Хөгжим чимэглэл нь. Ялалт нэртэй трамвай инсталляц хотын гудамжаар анх удаа явлаа. Энэ арга хэмжээг соёлын хороо АП Вагжановын нэрэмжит соёлын ордон болон трамвайн удирдлагын газар хамтран зохион байгуулжээ. Эцэст нь уран бүтээлчид хотын иргэд болон зочдод баярын мэнд хүргэсэн юм а. Валентина Цыбикова, «Середина земли», Бурятия. Хорин ширхэг хос бэлийн мөн тооны дуулага дээр нь дотоодын үйлдвэрлэлийн 30 иж бүрэн бэлтгэлийн хослол. Энэ бүхэн ойролцоогоор 4 сар явжээ. Боксing секцэд ирж буй хүүхдүүдэд бүх нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж байна. Зөвхөн сайн танхим нээж, үн төлбөрөө сургалт явуулахаас гадна ийм наазахын хэрэгслэр хангах хэрэгтэй. Умар Назарович Кремлев ирснээр манай спортод маш их өөрчлөлт орсон. Энэ манай улсын төдийгүй дэлхийд боксing хөгжлийг урдсах том түлхэж болсон юм а. Оросын боксing холбоотой хамтран бүс нутгууд дэлгээх 10,000 гаруй иж бүртлийг бэлдсэн байна. Боксing танхимуудыг тоног төхөөрөмжөөр хангах, тамирчдыг бэлтгэлийн хувцсаар дэмжих энэхүү сайн үлсийн аяныг олон улсын боксing холбооны ерөнхийлөгч Умар Кремлев өнгөрсөн 11-р сард эхлүүлжээ. Би өөрөө бокс тоглодог байхдаа ганц л бэлтгэлийн хувцастай байсан юм. 2-3 хүн ээлжлээд л оролцдог байлаа тэмцээнд. Уралдаанд очиод нэг нэгнээсээ гуйж өмсөөд л тулдаг байлаа. Харин одоо боломжтой болсныхоо үед бэлтгэлийн тоглолтын хувцсгүй тамирчдад хангамжийг нь өгөхийг хүсэж байгаа юм а. Братск хотод өнөөдөр 300 орчим хүн өвн төлбөргүй боксing секцэнд хамрагдаж байна. Тамирчдын тоо цаашид нэмэгдэх нь дамжиггүй гэж дасгалжуулагчид үзэж байна. Биелийн тоглолтод хэрэг болно. Дуулга толгойг хамгаална. Би авраг болохыг хүссэн болохоор л хичээлж байгаа. Тоглолтын хувцсгүй бол тэмцээнд оруулахгүй. Хувцс хэрэгтэй. Орос улсын боксing холбоо ингэж баталсан. Би ийм бэлэгтэй болно гэж бодоогүй баярлалаа. Тамирчид энэ бэлгэнд баярлсан дамжиггүй. Шин ялалтын төлөө урагшаа.
Хотын тайланд тоглолтод соёлын байгууллагууд болон боловсролын төвүүдийн сурагчид бүтэн жилийн турш бэлтгэл хийжээ. Хөтөлбөрөө сонгож үзэгчдэд ямар санаа мэдрэмж хүргэхээ хэлэлцэж төлөвлөсөн байна. Бид өнөөдөр дайны үеийн эмэгтэй нисгчдийн тухай Крилати дууг дуулж байна. Энд бол дайнд оролцсон эмэгтэйчүүдийн тухай дуу. Зөвхөн ирчүүд тулддаг юм бишээ. Эмэгтэйчүүд ч байлдана. Фронт руу явна шүү дээ. Үнэхээр сэтгэлийн дуу шүү. Энэ жил тайланд тоглолтуудын гол сэдв нь ялалтын 80 жилийн ой байлаа. Энэхүү тоглолтууд уламжлалт ёсоор соёл боловсролын байгууллагуудад зохион байгуулагдсан бөгөөд хотын төвд болсон тайланд тоглолтод шилдэг үзүүлбэрүүдийг багтаасан байна. Манай хотод ийм 9 байгууллага мөн соёл чөлөө цагийн 3 төв бий. Ялалтын ойг тохиолдуулан хүүхдүүд оролцож байгаа нь нэр төрийн хэрэг юм а. Тайланд тоглолтод урилгаар оролцох нь тухайн хүүхдийн жилийн амжилтын илэрхийлэл болдог. Манай байгууллагуудад 5,000 гаруй хүүхэд хичээлдэг юм а. Тэднээс хэдэн зуун энэ тайзан дээр гарч байгаагийн цаана энэ бол шилдэгүүд нь гэсэн үг юм. Тайланд тоглолтод зөвхөн туршлагатай хөгжимчид, дуучид, бүжигчид төдийгүй хамгийн бяцхан сурагчдад ч оролцжээ. Насанд хүрсэн оролцогчид хүртэл сэтгэл хөдлөлөө нууж чадаагүй юм а. Надад энэ тоглолт бусдын адил маш чухал. Учир нь энэ бол дахин нэг удаа тайзан дээр гарч үзэгчдэд сэтгэл хөдлөл бэлэглэх боломж юм. Сэтгэл хөдлөл гэдэг бол үнэхээр чухал зүйл. Тоглолтын бүх үзүүлбэрүүд үзэгчдийг дайны эхлэлээс ялалтын төгсгөл хүртэл цэргийн замлаар аялуулах зорилготойгоор зохион байгуулагдсан байна. Энэ бол бидний амьдралын нэгэн хуудас гэж хэлж болно. Энэхүү арга хэмжээ бидэнд илүү соёлтой, сайхан сэтгэлтэй байхад тусалж, ялалтын жинхэнэ утгыг ойлгох дэмжлэг болдог. Үнэхээр айл бүрт өөрийн баатар бий. Хүүхдүүд тайзан дээр гарахдаа эсвэл спортын талбайд тулалдахдаа энэ жилийн ялалтаа өөрийн баатарт зориулж байгаа. Дайны үеийн хөгжим зөвхөн тайзан дээрээс их шиглээгүй. Бүтэн жилийн турш хүүхдүүд ялалтын дайнд холбогдох хөгжмийн бүтээлүүдийг давтан сурч бэлтгэж байжээ. Манай эдгээр байгууллагуудын хувьд эх орон сэдвтэй хөтөлбөр чухал байр суурь эзэлдэг юм. Энэ нь дайны үеийн дуунууд хөгжимчилсан бүтээлүүд ч байж болно. Найрал дуу хөгжимгээд энэ төрлийн бүтээлүүдийг бүгдийг нь ашигладаг. Өнөөдрийн тоглолтын хөтөлбөрч үүнийг босгосон. Том, жижиг, зоригтой, авьяаслаг. Тоглолтод оролцсон бүх хүүхдүүд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан. Тэд тайзнаас өөрсдийн гүнгүнзгий хувийн түүхийг өгүүлж байсан бөгөөд тайзнаас буух бүртэн үзэгчд чин сэтгэлээсээ үдэж байлаа. Метео нэртэй Яка-40 судалгааны онгоцыг бүгд найрамдах Якут улсад гангачигтай нөхцөлд байгалийн төмөртэй тэмцэхэд 3 дахь жилдээ ашиглаж байна. Хиймэл хурдтундаас үүсгэх энэхүү технологиг анх 2022 онд Якутын нутагт туршилтаар ашиглажээ. Энэхүү туршилт нь байгалийн төмрийг өөрчлөн сэргийлэх зорилгоор тухайн бүс нутгийг чигшүүлэх арга юм. Сүүлийн 3 жилд бид үр дүнтэй статистикийн өндөр ач холбогдолтой үр дүн гарган авч чадсан. Юу хэлж байна вэ гэвэл 2021 оны гаж халуун зунаас ялгаатай нь сүүлийн 3 жилийн хугацаанд туршилт явагдсан нутаг дэвсгэрт бараг төмөр гараагүй. Энэ онгоц тусгай төхөөрөмжөд томилогдсон бөгөөд төхөөрөмж дотор хурд тундс үүсгэх зорилттой тусгай хольц байдаг юм. Энэ хольцын жижиг ширхгүүд нь үүлэн дагуулгадах чигийг татан төлрүүлж улмаар үүлийг борооны үйл болгон хуургадаг. Ингэснээр тодорхой бүс нутагт бороо оруулж болдог юм а. Холцын хувьд яоджвсан мөнгө хэрэглэдэг бөгөөд түүнийг үлний орой дээгүүр ойролцоогоор 5 км өндөрт цацдаг. Ийм хиймэл бороо үүсгэх нь төмрийн тоог мэдэгдэхүйц бууруулдаг. Галын аюултай уйлрал эхэлснээс хойш аль хэдийн 200 гаруй төмөр бүртгэгдээд байна. Якутын ус цаг уурын албаны таамаглал ёсоор төвийн бүсийн зарим хэсэгт галын аюулын сэргэлэл нь аль хэдийн 3 дахь түвшинд хүрсэн. Энэ онгоц нь тухайн газар нутгийг чийшүүлэх хөдөө аж ахуйн салбарын ашиг сонирхолд нийцүүлэн ажиллах, түүнчлэн галын аюулын зэрэглэлийг бууруулах зорилготой.
Өөрөөр хэлбэл бидний зорилго бол байгалийн гаралтай төмрийг урьдчилан сэргийлэх явдал юм. Яка 40 онгоцноос гадна Якут улсад өөрийн гэсэн 2023 онд бүгд найрамдах улсын тэргүүний захирамжаар шинжилэн тоногдсон AN-26 атмосфера тандагч онгоц ажиллана. Онгоцууд үүлний нөөц хангалттай болсон үед л ажиллана. Хаана ажиллахыг нь мэргэжилтнүүд сайн мэднэ. Ойрын өдрүүдэд онгоцууд заречны бүсийн аймагуудад ажиллахаар төлөвлөгдсөн. Бүгд найрамдах улсын онцгой байдлын албатай байгуулсан гэрээний дагуу онгоц 50-аас дээш нислэг хийхээр төлөвлөгдсөн юм байна. 2 тандагч онгоц ойрын өдрүүдэд ажилдаа орно. Фестиваль китайского. Бүгд найрамдах Хятад ард улсын кино наадмыг Москва хотын Иллюзион кино театрт ёслол төгөлдөр нээлээ. Үзэгчдэд Chinatown-ы мөрдөгч 1900 уран сайхны киног толилууллаа. 1900 год. 什么是天才？天生我材。 Режиссер Гэмт хэргийн сэтвтэй кино найруулагч Даймо арга хэмжээний хүнд зочноор урагдж кино бүтээх үйл явцынхаа талаар хуваалцаж наадмын зочдын асуултад хариулжээ. Миний уран бүтээл Оросын холбооны улсад болж бүгд найрамдах Хятад улсын кино наадамд оролцож байгаад маш их баяртай байна. Энэ бол олон ангид цуврал бөгөөд анхны анги нь гарснаас хойш 10 жил өнгөрчээ. Манай дотоодын үзэгчид хэдийн танил болсон бүтээл. Орос үзэгчдэрт мөн адил таалагдана гэж найдаж байна. Кино наадмыг Орос кино бүгд найрамдах Хятад ард улсын кино урлагийн судалгааны төв, Оросын холбооны улсын соёлын ам болон бүгд найрамдах Хятад ард улсын киноны ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Орос Хятадын соёлын жилийн хүрээнд мөн Авга эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулагджээ. Бүгд найрамдах Хятад ард улсын тал бидэнтэй хамт энэ агуу ариун баярыг хуваалцаж байгаа нь үнэхээр үн цэнтэй хэрэг юм. Бид медиа салбар болон кино урлагийн салбарт хоёр талын хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж байгаа. Энэ бол Орос Хятадын дипломат харилцааны салшгүй нэг хэсэг юм а. Одоогоор Орос Хятадын соёлын харилцаа хамгийн идэвхтэй, хамгийн сайхан үе шатандаа явж байна. Бид хамтран олон гайхалтай чухал салбарын арга хэмжээг зохион байгуулж байна. Уулзалт, форум, дид комиссууд нь гайхалтай эрч хүчээр дүүрэн болж өнгөрч байна. Шинэлэг хандлага, сэтгэл татам, тусгай эффект, өнгөлөг график нь бүгд найрамдах Хятад ард улсын кино бүтээгчдэд үндэсний онцлогийг тод том руу илэрхийлсэн бүтээлүүд тойрох боломж олгожээ. Кунфу хацан анимашн нь Хятадын уламжлал тулааны урлагийг харуулдаг. Кунфу бол манай улсын соёлын код. Энэ бүтээлээр дамжуулан бид үзэгчдэд Хятад орны талаар болон кунфугийн бэлэгдэл болсон төсөөр төвчээр зориг хүч чадлын тухай өгүүлэхийг зорьсон. Кино наадмыг Казан болон Санкт-Петербург хотод үргэлжлүүлэн зохион байгуулжээ. Оросын үзэгчид нийт 8 Хятад кино үзсэн байна. Тэдний дунд Бурхтын бүтээл, Чөтгөртэй тулаан хэмээх фэнтези, их ертөнц драм болон Хадны эрмэг дээр хэмээх түүхэн кино зэрэг чухал бүтээлүүд багтсан байна. Эдгээр кинонд төрөл жанрын өргөн хүрээг хамардаг. Бидний зорилго бол энэхүү кино наадмыг соёл, хоорондын гүүр болгон ашиглаж Орос үзэгчдийг орчин үеийн Хятадын кинодод танилцуулах, ойлгоход нь туслах явдал юм а. Наадмын нээлт зөвхөн дурсамжтай арга хэмжээ байгаа зогсохгүй, соёл хоорондын харилцаанд чухал талбар болсон. Орос Хятадын кино бүтээгчид хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлага, хамтарсан төслийн талаар ярилцжээ. Бээжин дэх Гүүгүүний эзэн хааны ордон музей байгуулагдсны 100 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд музейн зүгээс хэд хэдэн шинэ үзэсгэлэн олон нийтэд толилуулж байна. Тэдгээрийн нэг нь ердөө үзмрүүдийг байрлуулсан орон зай төдий бус, харин зочдыг сүүдэртэй цэцэрлэгт зугаалж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг галерейн уур амьсгалтай. Үзэсгэлэнгийн эхэнд Хятадын түүхэн домгоо сэтвэлсэн нэгэн сонгодог дүр зураг угтдаг. Эрдэмтэд нарийнхан горхины хажууд шүлэг бичиж буйн бүхий л үзэсгэлэнгийн өнгө сийг тодорхойлдог. Бид энэ үзэсгэлэнгээ бүтээхдээ Сарнаа ордны уулзалт гэх нэртэй түүхэн их сурвалжаас урам авсан. Тэнд хүмүүс байгалийн дунд шүлэг уншиж, салхи, усны чимээтэй хослон байгальтай нэгэн цогц болж байгааг дүрсэлсэн байдаг. Сонирхолтой нь бид иймэрхүү дүр зургийг өөр соёлоос ч олж харсан. Жишээлбэл энэтхэг зураг дээр эмэгтэйчүүд усан оргилуурын эргэн тойронд цугласан байна.
Өөр нэг танхимд цэцгэлсэн цэцэрлэгүүд сүрлэг улсын дэвсгэрт төрслөгдсөн бүтээлүүдийг үзэж болно. Хятадын цэцэрлэгүүд уул ус гэсэн хоёр гол сэдвт төвлөрдөг. Энэ зурган дээр Мин улсын үеийн Сүжөөгийн цэцэрлэгийг харуулсан бөгөөд чулуун хөшөөд зохиомж, ургамлууд, хашаа, павильон зэрэг нь байгаль орчны уур амьсгалыг өөрийнхөөрөө тусгажээ. Үзэсгэлэнгийн нэг хэсэг нь цэцгээс өөр соёлд ямар утга агуулж байдгийг харуулдаг. Хятадын цэцэрлэгт ховор бэлэгдлийн ач холбогдол бүхий олон цэцэг бий. Барууны соёлд ч мөн ургамлын гоо сайхныг эрхэмлдэг. Энэ галерей нь янз бүрийн уламжлалыг зэцэгсийн нийтлэг хэлээр нэгтгэсэн. Энд нарийн зөөлөн биерээр зурсан салхинд наагах сараа харж болно. Дэлбэнүүд нь зөөлөн хөдөлж байгаа ч юм шиг, амтэй ч юм шиг. Хажууд нь Клод Монегийн сараанд үрсэлсэн уран зураг байрлана. Бид эдгээрийг зэрэгцүүлэн байрлуулсан нь харьцуулалт хийх боломж олгохын тулд юм. Клод Моне гэрэл өнгөний давхаргыг ашиглан импрессионист уур амьсгал бүтээсэн. Хоёр бүтээлийн төвд лянхаа байдагч өөр урлагийн дуутай. Гүгүний музей орчин үеийн дизайн хэрэглээний урлагийг орхидуулалгүй хөгжлийн хэмнэлийг дагаж буйгаа харуулдаг. Манай хамгийн их сонирхол татсан үзмөр бол Клод Монегийн зурган дээрх сараанаас сэтүүлсэн гар цүнх юм. Тэдгээрийг дахин боловсруулсан усны савнаас хийсэн юм а. Мөн бидний танилцуулж буй номын авчуураг ил захидлууд нь навчис мөчрөөс бүтсэн. Харандаа тосон будгаар зурсан цэцэрлэг цэцгэс янз бүрийн соёлд гоо зүй, зохицол, тэнцвэрт байдлын мөнхийн мөрөөдлийг илэрхийлгээ. Өнөөдөр ч бидэнд байгаль орчныхоо гоо сайхныг шинээр нээж дахин танин мэдэх боломж олгож байна.